За сайн бяцгаана уу? Орой минь төргий. За хуульч Батболд та бүхэндээ мэдчилж байна. За туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг за элт туул улсыг тогтоолохоор захиргааны иргэн анхан шатны шүүхэд хандсан. За ажиллагааны явцад за уг тогтоолын биелэлтийг шүүхийн шийдвэрээр өвчин нөлөөлөлтөөр болтол шийдвэрлэгдэл хэрэг шийдвэрлэгдэл за зогсоож төлөвлөжүүлж өгнө гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн хувьд гаргасан. За урьдчилан хэлцүүлэг олон удаа хашилсны эцэст за өнөөдөр болж за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг шүүхийн шийдвэрийг энэ хэргийг шийдэж дуустал за биелүүлэхийг төлөвлөжүүлсэн за анх шатны шүүхийн шийдвэр гарлаа. За тэгэхээр өөрт бас ашигтай шийдвэрээ гаргуулж чадлаа. Эхний бас багахан ялалтаа бас авлаа гэж ойлгож байгаа. За цаашдаа хэргийн шийдвэрлэлтэн дээр анхаарч ажиллана. Тэгэхээр ер нь туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг за нийслэлийн удирдлага хэрхэн одоо ард түмний тархинд байгаа төвжирлэл гэдэг үжиг асуудлаар талимдуулж за хэрэгжих болоогүй цаг хугацаа мөнгө төсвийн хувьд бас хүндрэлтэй болоогүй нөхцөлд урагшин татаж оруулж ирж хэрэгжүүлэхээр уг төслийг шийдвэрлсэн нь бол ил туйл бас гэдгийг бол өмгөөлөгч миний хувьд хэлээд байгаа. За засгийн газрын удаа дараагийн оролдооноор туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг концессийн гэрээ буюу төр хувийн хвшлийн хэлбэрээр хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. Гэтэл за нийслэлийн төсөвд одоо дураараа татаж авчир төсөвдөө хөндрөлөж оруулж уг нийслэлийн төсвөр орон нутгийн төсвөр төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн нь бол энэ бол за эрх хэмжээ тийм ээ за албан тушаалын байдлаар бас ашиглаж буруу шийдвэрээ. За энэ талаар улсын ерөнхий прокурорын 5 сард гарсан тушаалаар Тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газрын хамтарсан одоо хэсэг томилогдож хэргийг бол шалгаж байгаа. За энэ эрүүгийн хэрэг бол тустай асуудал. За ер нь бол олон улсын байгууллагаас ч хүртэл уг төсөл хөтөлбөрийг 2040 оноос хойш хэрэгжих боломжтой Монголд. За 2050 одоо засгийн газрын тогтоолдож гисэн 31-с 40 оны хооронд за мөн нэгдсэн төслийн удирдлагын газар нийслэлийн хариа байгууллага байдаг. Энэ байгууллага бол ирэмбэр энэ төсөл 5 дугаар хэрэгжүүлсэн төслөө нэн шаардлагагүй байна гэдэг дүгнэлт гаргасаар байхад нэн төргөнд 1-р тавчирч уг төслийг хэрэгжүүлэхээр улаарсан нь бол цаанаа бол бас улс төрийн болоод за эд хөрөнгө одоо юу гэдэг нь те ашиг сонирхолтой байсан гэж үзэж харагдахаар байгаа. Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн тайлан гарсан туулын хурдны замтай холбоотой. За энэ тайлан бол эхнээс агуулад дуусталаа ер нь туулын хурдны зам мега төсөл хөтөлбөр бол олон хууль тогтоомж зөрчсөн. За гүйцэтгэгч компани тендер шалгаруулж хууль бусаараа өгсөн гэдэг асуудлыг тайлгнаж дүгнсэн байдаг. Тэгэхээр миний бас нэг эгдүүцэл хүрээд байгаа зүйл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2020 оны 10 сарын 16-ны өдөр уг асуудлыг авч шийдвэрлэхдээ уг мега төслийн талаар ерөөсө ганц ч асуулт асуугаагүй хэлэлцээгүй үнэлгээ өгөөгүй. За хурлын дарга баяр гэж нөхдөр шууд тогтоолын төсөл танилцуулаад тэгэл олон хороо баталдсан ийм шийдвэр байгаа. Зүүн засаг захаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх гэдэгт за тухайн шатны засаг даргынхаа тайлан хэлэлцсэн тийм ээ төсөл хөтөлбөрийг авч хэлэлцээд үнэлт дүгнэлт өгж тэн дээр одоо судалгаа хийж үнэлт дүгнэлт одоо уг хурдны мега төсөл үнэхээр хэрэгжих боломжтой юм эдийн засгийн үнэлгээ тийм үү менежментийн үнэлгээ за байгууллагч экологийн үнэлгээ нь хаана байна гэх зэргээр тал бүрээс нэг асуудалд хандахаар байтал шууд засаг дарга оруулсан төслөөр нь тэр чигээр нь батлаад шийдвэрлэсэн нь бол энэ одоо ойлгомжгүй байдал за энэ олон хүний хөлтөж хэрсэн хууль хяналтын байгууллагын ажлыг одоо хөндрүүлсэн ийм шийдвэр болсон. Тэгэхээр захиргааны байгууллагын акт хэрвээ буруу гарвал асуудалд улс орнтой хандахгүй шийдвэрлэл ямар их хор уршигтай гэдэг нь бол эндээс харагдаж байгаа юм. Тэгэхээр би яагаад энэ иргэдийн төлөөлөгчдийн 45 гишүүнийг бас онцлоод идэх юм бэ гэхээр энэ 45 өөрөө уг асуудалд нухацтай хандаагүй өөрөөр хэлбэл төслийг шууд 100 одоо орж ирэнгүүт нь баталчихж байгаа асуудал нь өөрөө эрх ашиг байна энэ нөхөрт гэж бодож байгаа.
Нямбатар засаг дарга байхдаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчид энэ 45 хүнд бүгдэнд нь албан тушаалд томилсон байсан. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, төсөл хөтөлбөрийн зохицуулагчид, за тууцад гэдэг ингээд хуулийн боломжгүй, хуулиар хориотой ийм албан тушаалд хийх ёсгүй иргэдийн төлөөлөгчдийг томилсон байгаа нь за эрх ашигын одоо зөрчил байна. Өөрөөр хэлбэл Карманда 45 төлөөлөгч худалдаж авсан албан тушаалын авилга гэсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр эргүүлэн тусгай ангийн авилгын гэмтэр гэсэн бүлэг бий. За энд бол хахуул өгөх, хахуул авах гэсэн зүйл ангиж байдаг. Өөрөөр хэлбэл хахуул гэдгийг авилгын иргэний хахуул гэдэг зүйл дээр зөвхөн мөнгө, төрөмг гэдэг зүйл бол ойлгохдохгүй. Өргөн хүрээгээр бол за цаад утгаараа энэ албан тушаал одоо томилох хэсэг үнийг томилохдохгүй одоо ажил дээр нь томилж албан тушаалын авилга өгч байгаа гэсэн хэлбэрээр асуудал тандж байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллагын хуулийн хэрэгжилт, хуулиа зөв ойлгож энэ төрийн захиргааны албаагч, за энэ нутгийн удирдлагын хууль бус шийдвэр гаргаад байгаа уг асуудалд одоо эрх ашиг зөрчигдөж хандаад байгаа хууль биелүүлэхгүй энэ асуудалд хойноос нь ангуучлах хэрэгтэй. Тэгжээж хууль одоо Монгол Улсын орчин зөвлөлтөөр мөрдөгдөж байгаа 800 гаруй хууль одоо мөрдөгдөж за хууль биднийг засаглах ёстой юм аа. Тэгэхээр улсын ерөнхий прокурор айлтгын цэцрийн дарга за энэ шийдвэрийг гаргахдаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчд яагаад асуудалд ингэж хөнгөн хоймоо хандаж шууд ингэж баталчих вэ? За тухайн үед яагаад эдгээр засаг даргын захирамжаар бүгд албан тушаалд томилогдсон байваа? За энэ албан тушаалд томилогдно гэдэг нь тухайн албан тушаалд томилогдчихж байгаа юм чинь энэ хүн чинь одоо цалин за урамшуул гэх зүйлүүдийг авч байгаа шүү дээ. Энэ байдлаараа өөртөө ашигтай давуу байдал бий болгоод байгаа маа. Тэгэхээр нөгөө авилга гэдгийг зөвхөн бэлэн мөнгө, за эд материал, эд хөрөнгө өгсөн гэдгээр ойлгохгүй, за өргөн өрөөндөөс хуулийг тайлбарлаж ойлгосоо гэж хуульчд, за хууль хүчний байгууллагуудаас би зөвлөх байдлаар хэлж байна. Өөрөөр хэлбэл уг асуудлыг төсөл хөтөлбөрийг үнэлэхгүй, дүгнэлт өгөхгүйгээр шууд баталж байгаа гэдэг нь бол өөрөөр хэлбэл тэр нийслэлийн засаг дарга түүний нөхөд хэсэг бүлэг хүмүүсийг давуу байдал бий болгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчид өөрсдөө эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон юм шийдвэрийг өөрөөр хэлбэл өөрийн хэрэгжүүлэх ёстой чиг үүргээ хэрэгжүүлэхгүй за үйлдэл болон эсвэлтгүйгээр энд хандж байгаа нь бол авилгын гэмтэр юм аа гэдэг байдлаар бол би хууль зүйн хувьд бол ойлгож тайлбарлаж байна. За тэгээд эхний ялалтаа авсандаас өнөөдөр баяртай байна. За туулгал болон байгаль экологитой хайртай за үндэсний их улсынхаа төлөө бас надтай хамт энэ эсэргүүцлийг бас санаачилж эхэлсэн хэсэг бүлэг нөхд найз нөхөд сүүлд танилцсан танилуудтай бас за энэ мэдээг дуулгахад бас ямар ч байсан туулын хурдны зам төсөл хөтөлбөр хэрэгжихээргүй боллоо. Засгийн газараас зогсоосон гэсэн шийдвэр гарсан боловч энд бол би итгэхгүй байгаа. Тэгэхээр шүүхийн журмаар тийм ээ албан ёсоор туулын хурдны замын төсөл хөтөлбөрийг зогсоолоо гэж бас та бүхэн ойлгоход болно. Гэхдээ нөгөө талд нийслэлийн удирдлагад давзаалдах хэрэг нь бас байгаа.